За сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдөр та бүхэнд энгийн бутархай гэсэн сэдв заая. За жишээлбэл нэг дугуйг 8 тэнцвэсэг хуваасан байна. За нэг хэсгийг авъя гэж бодъё. Тэгвэл 8-ны 1 гэж 8 тэнцвэсэг хуваагаад 1 гэж. За бутархайн зураас тэр зураас дундлыг бол зураас гэдэг. Бутархайн зураас. За 8 гэдэг бол хуваар. Хүртэр гэдэг бол 1. Өөрөөр хэлбэл бутархайн зураасны доотлолд байгаа тоог хуваар гэж унших нь, бутархайн зураасны дээр байгаа тоог хүртүр гэж унших нэ. Тэгээд 8-ны 1. За энгийн бутархай болон хуваах үйлдэлийн холбоо гэдэг тухай ярив. За жишээ нь сарангийн төрсөн өдрөөр ээж бялуу аваад 6 тэнцвэсэг хуваагаад 4 хэсгийг ээж аав бид дүү үлдсэнийг нь баяр болд хоёрт үлдээсэн. Бялууны хэдний хэсэг үлдсэн бэ гэж. За тэгвэл нэгдүгээрт нь нэг хүнд ямар хэмжээний бялуу ногдох вэ гэдгийг олъё. За тэгвэл ихэд 6 тэнцвэсэг хуваагаад нэгийг хуваах нь 6. Нэг бүтэн имийг 6 тэнцвэсэг хуваач. Тэгээд түүнийг 6-ны 1 гэж бичих юм. Өөрөөр хэлбэл энгийн бутархай бол бутархайн хуваарьт нь 6, нэг нь хүртүрнэ. За мөн хэдний эдийн хэмжээний бялууг бид нар эзсэн бэ гэхээр 6-ны 4 хэмжээний бялууг эзсэн байна. За болт баяр хоёрт хэдний хэмжээний бялуу үлдсэн бэ гэхээр 6-ны 2 бялуу үлдэжээ. За энгийн бутархайг унших бичих тухай ярив. За энгийн бутархайг уншихдаа за жишээ нь хэдний эдийн хэсгийг будаагүй байна вэ гэсэн асуулт байна. За тэгвэл нэг дугуйг 8 тэнцвэсэг хуваагаад 8-ны 3-ыг будаагүй байна. 8-ны 5 нь будагдсан байна. Өөрөөр хэлбэл энгийн бутархайг уншихдаа бутархайн зураасны доотлолд байгаа тэнцүү хуваагдсан хэсгийн тоо буюу хуваарийг уншина. Бутархайн дараа нь бол бутархайн зураасны дээдлэлт буюу ногдсон хэсгийн тоо буюу хүртүрийг уншина. Өөрөөр хэлбэл 8-ны 3. Бичгтээ ч гэсэн бутархайн зураасаа бичээд 8-ны 3 гэж бичнэ. За мөн дараа нь 4-ний 1 хэсэг нь будагдаагүй байна. 4-ний 3 хэсэг нь будагдсан байна. 8 үнцгтийн хэдний эдийн хэсэг нь будсан байна, хэдний эдийн хэсэг нь будаагүй байна гэж бодъё. Тэгвэл 8-ны 5 нь будагдсан байна, 8-ны 3 нь будагдаагүй байна. За дараагийн тэгшинт квадратын 4-ний 2 нь будагдаад 4-ний 2 нь будагдаагүй байна. За энгийн бутархайг жишгэх тухай ярив. За жишээ нь 10-8 ба 10-9 гэсэн хоёр бутархайг жишээ. За өөрөөр хэлбэл альва нэгэн имийг 10 тэнцвэсэг байгаад 8 хэсгийг авах. 10 тэнцвэсэг байгаад 9 хэсэг авах аль нэг вэ? Мэдээж 10 байгаад 9-ийг авсан их байна. Тэгэхээр 10-8-аас 10-9 нь их. За дараа нь Б 12-ны 6 ба 12-ны 4-ийг жишээ. За та нар юу гэж бодож байна? 6, 4, 2 аль нэг вэ? За мэдээж 12-ны 6 нь 12-ны 4-өөс их байна. За үүнтэй нэг адилаар 5-ны 1 нь 5-ны 3-аас бага байна, тийм ээ. За дараагийн жишээ. Дараах бутархаануудыг тоон шулуун дээр байрлуулаарай гэж. За эхлээд та нар 10 хуваарьтай тоон шулуунаа зураарай. За зурсан уу? За эхлээд 10-ны 2 гэсэн чигийг тоон шулуун дээр байрлуулъя. За мөн 0-оос 1 хүртэл бол 11 байгаа. Эхний 1, 2 гэж тоолоод 10-ны 2 нь тавигдах нэ. За 10. Цааш нь өөртөө байгуулаарай. За ижил гэж хуваарьтай бутархайг жишээ. За жишээ 3. 8-ны 5 ба 8-ны 4-ний 3 гэсэн бутархайнуудыг зургийн хэлбэрээр жишээрэй гэж. За эхлээд зургийн хэлбэрээр жишгээр за нэг их эрчимийг 8 тэнцвэсэг байгаад 5-ыг бодох. Нөгөө яг тэр эрчимээ 4 тэнцвэсэг байгаад 3-ыг бодоход харахад мэдээж 4 хуваасны 3 нь 8-ны 5-аас их байна. Өөрөөр хэлбэл 8-ны 5 нь 4-ний 3-аас бага байна. За яагаад энэ хоёр бутархайг одоо ижил хуваарьтай болгоод жишж үзье. Жишээлбэл 4-ний 3 гэдэг бол 2 гэсэн тоогоор үржүүлдэг бол 8-ны 6 гэсэн тоо гарах нь. Иймд 8-ны 5 нь 8-ны 6-аас бага байна. Иймээс 8-ны 5 нь 4-ний 3-аас бага юм байна. За энгийн бутархайг холимог бутархай өөрөөр хэлбэл
бүхэл хэсэг ба бутархай хэсэг гэж хоёр ангилдаг. Өөрөөр хэлбэл жишээлбэл 1 бүхэл 10-2, 2 бүхэл 10-5, 1 бүхэл 10-9, 2 бүхэл 10-10 гэж одоо яах нь вэ? Унших байна. Өөрөөр хэлбэл 1-ийг бол бүхэл хэсэг, 10-2-ыг болохоор бутархай хэсэг гэж нэрлэдэг байна. За дараах бутархайнуудыг жишээрэй гэж 5 бүхэл 6-ны 3 гэдгийг бичье. 5 бүхэл 6-ны 3, 10 бүхэл 18-ны 11, 25 бүхэл 16-ны 15-ыг та нар өөрсдөө бичээрэй. За энгийн бутархайг дотор нь зөв ба засагтай бутархай гэж хоёр ангилдаг. За өөрөөр хэлбэл 10-2 нь бол зөв бутархай. Өөрөөр хэлбэл хүртээр нь хуваараасаа бага бутархайг зөв бутархай гэж нэрлэдэг. 11-ний 12 буюу засагтай бутархай байна. Өөрөөр хэлбэл хүртээр нь хуваараасаа их бутархайг бид нэр засагтай бутархай гэж нэрлэдэг байна. За жишээ 5. Дараах бутархайнуудыг зөв ба засагтай бутархайгаар ялгаарай гэж ялгая. За 10-ны 2, 10-ны 15, 15-ны 9, 20-ны 10, 1 бүхэл 10-ны 12, 20-ны 35, 45-ны 19, 2 бүхэл 30-ны 10 гэсэн бутархайнуудыг зөв бутархай хаавна. Өөрөөр хэлбэл хүртээр нь хуваараасаа бага байх ёстой. За бичиж 10-ны 2, 15-ны 9, 20-ны 10, 45-ны 19, 2 бүхэл 30-ны 10 бутархай бол зөв бутархай байна. За засагтай бутархайг бичиж өөрөөр хэлбэл хуваар нь хүртээрээсээ бага байх ёстой. Өөрөөр хэлбэл 10-ны 15, 1 бүхэл 10-ны 20, 20-ны 35. За жишээ 6. Засагтай бутархайнуудыг зөв бутархай болгоё. За жишээл 10-ны 15-ыг гэсэн засагтай бутархайг зөв бутархай болгохын тулд 15-ыг 10 тооё. Тэгэхээр нэг бүтэн оногдоод 5 үлдэж байна. Ийм учраас 10-ны 15 тэнцүү 1 бүхэл 10-5 байна. Өөрөөр хэлбэл засагтай бутархайг бид нэр холимог бутархай болголоо. За дараагийнх нь 15-ны 39. 39-ийг 15 байгаад 2 бүтэн оногдоод 9 үлдэж байна. Тийм учраас 2 бүхэл 15-ны 9. За дараагийн жишээ 1 бүхэл 10-ны 12 байна. За 12-ыг 10 тугаахаар 1 бүхэл оногдож байна. Тийм үү? Тэгээ 2 үлдэж байна. Тийм учраас 1 бүхэл дээр 1 бүхлийгээ нэмээд 2 бүхэл 10-ны 2 боллоо. 20-ны 35. 1 бүхэл 20-ны 15. 45-ны 92. 2 бүхэл 45-ны 2. 4 бүхэл 30-ны 10. 5 бүхэл 30-ны 10. За энгийн бутархайн үндсэн чанар гэж байдаг. За бүгдээрээ одоо эхлээд үржүүлэхийн хүсэлтийг авч үзье. Жишээ нь 1 ба 2 дугаар мөрийн таргалзах тоонуудыг харъя да. 2-ны 1, 4-ны 2, 6-ны 3, 8-ны 4, 10-ны 5, 12-ны 6 байна. За эдгээр бутархайнуудын жишээ нь 2-ны 1-ийг бол жишээлбэл 24-ний хуваартай болгоо. Тэгвэл 2-ыг үржих нь 12, 4-ийг үржих нь 12. Мөн 24-ний 12. 4-ний 2-ыг 6-аар үржүүлэхээр 24-ний 12. 6-ны 3-ыг 4-оор үржүүлэхээр 24-ний 12. 8-ны 4-ийг 3-аар үржүүлэхээр 24-ний 12. 12-ны 6-аг 2-оор үржүүлэхээр 24-ний 12 болчихно. Өөрөөр хэлбэл эдгээр бүх бутархайнууд хоорондоо ямар байна гэсэн үг вэ? Тэнцүү бутархайнууд байна. За өөрөөр хэлбэл дүгнэлтийн уншия энгийн бутархайн хүртэр хуваарийг нэг тоогоор үржүүлж хуваахад анхны бутархайдаа тэнцүү бутархай үүсдэг. Энэ чанарыг бутархайн үндсэн чанар гэж хэлдэг. За энгийн бутархайг хураагдах авч үзье. Жишээ 8. 16-ны 4, 14-ний 2, 25-ны 10, 2 бүхэл 6-ны 3 бутархайнуудыг тэнцүү бутархай зохиоё. За тэгвэл 16-ны 4 гэдэг бол хоёулаа хэд тоогт тоо вэ? 4 тоогт тоо учраас 4 тоогаад 16 4 тоогаад 4, 4 тоогаад 1. Тийм учраас 16-ны 4 тэнцүү 4-ний 1 гэсэн бутархай байна.
Өөрөөр хэлбэл бутархайг энэ үйлдэлийг бол бутархайг хураалаа гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл 4-1 гэсэн бутархайг хураагаад гарсан бутархай бол 4-1 гэсэн бутархай бол үл хураагдах 2 тоо авах хэрэгтэй. Хүртэр 2 бол хоорондоо үл хураагдах тоо авах хэрэгтэй. За жишээл 14-ний 2 байг. 14 2 2 бол хоёулаа 2 туваагдаж байна. Тийм учраас 14-ийг 2 туваагаад 7. 2-ыг 2 туваагаад 1. За 25-ны 10. 25 12-ыг 5 хуваагдах учраас 25-ыг 5 туваагаад 5, 10-ыг 5 туваагаад 2. Өөрөөр хэлбэл 5-ны 2. Өөрөөр хэлбэл 25-ны 10 гэсэн бутархайг 5-д хураагаад гарсан тоо нь бол хэд вэ? 5-ны 2 гэж ярих нь шүү дээ. За 2 бүхэл 6-ны 3 байг. За 6 3 2 хоёулаа 3 туваагдах тоо учраас 2 бүхэл 2-ны 1 болж. Бутархай нь хүртэр хойрыг 2-ыг ижил тоонд хуваах үйлдэлийг бутархайг юу гэдэг байна вэ? Хураах үйлдэл гэж нэрлэдэг байна. За жишээ 9. За энэ ижил хойртой бутархайуудыг нэмэх хасах тухай яриа. 16-ны 4 дээр 16-ны 2-ыг нэмье. Өөрөөр хэлбэл энгийн бутархайг нэмэхдээ хуурийг хэвээр тавиад хүртүр дээр хүртүрийг нэмдэг. За өөрөөр хэлбэл 4 дээр 2-ыг нэмээд 6. Иймд 16-ны 6. За 16-ны 6 гэсэн тоо маань өөрөө хураагдах бутархай байгаа учраас 2-т хураая. 16-г 2 туваагаад 8. 6-г 2 туваагаад 3. Иймд 8-ны 3 гэсэн бутархай гарч байна. За дараагийнх нь 10-ны 5-аас хасдаг нь 12. За мөн энгийн бутархайг хасах үйлдэлтэй ижил хууртай бутархайг хасахдаа хуурийг нь хэвээр ичээд хүртүрээс хүртүрийг хасдаг. Өөрөөр хэлбэл 5-аас 2-ыг хасаад 3. Энэ 10-ны 3. За дараагийнх нь 24-ний 14 дээр нэмэх нь 24-ний 18. Тэнцүү 24-ний 32. За энэ 14-ний 32 гэдэг маань бас тодорхой байгаа учраас зөв бутархай болгоё. Бүхэл хэсгийг ялгаад 1 бүхэл 24-ний 8. За мөн 24-ний 8 гэсэн бутархай маань бас хураагдах бутархай байгаа учраас 8 тураагаад 1 бүхэл 3-ны 1. За дараагийн жишээ. 51-ний 92-аас хасах нь 51-ний 38. Тэнцүү 51-ний 54. Өөрөөр хэлбэл 1 бүхэл 51-ний 3. За 50-ны 3 2 бол хураагдах бутархай учраас тэнцүү 3 тураагаад 1 бүхэл 17-ны 1 гэх мэт цаашаа ботно. За дараагийн жишээ. За одоо ижил биш хууртай бутархайнуудыг хэрхэн яаж нэмдэг тухай яриа. 10-ны 6 дээр нэмэх нь 5-ны 3. За тэгэхээр бид нэр энгийн бутархай дээр энгийн бутархайг нэмэхдээ бутархайн хуурийг заавал ижил болгодог. Хүртэр бол хамаагүй тийм ээ. Тийм учраас 15 2 бол 2 гэсэн 2 бутархайн хуваар байна. Энэ 2 бутархайн хамгийн бага ерөнхий хуваагдагч нь 10 байна. Тийм учраас 5-ыг 2-оор үржүүлээд өөрөөр хэлбэл 5-ыг 2-оор үржүүлнэ мөн адилхан хүртүрийг 2-оор үржүүлнэ. Ийм 10-ны 6 дээр нэмэх нь 10-ны 6. Тэнцүү 10-ны 12 буюу 1 бүхэл 10-ны 2. Энэ хураагдах бутархай байгаа учраас 1 бүхэл 5-ны 1 гэсэн бутархай байна. За дараагийнх нь 8-ны 7-оос хасах нь 4-ний 3 гэж. За 8 4 2-ын хамгийн бага ерөнхий хуваагдагч нь 8. Өөрөөр хэлбэл 4-ийг 2-оор үржүүлээд 8, 3-ыг 2-оор үржүүлээд 8. Яг өөрөөр хэлбэл бутархайн хуваарийг үржүүлсэн бол хүртүрийг мөн ажихын яасан үржүүлнэ. Тэгэхээр 8-ны 7-оос хасах нь 8-ны 6 тэнцүү 8-ны 1. За дараагийн 3-ны 2 дээр нэмэх нь 6-ны 5. За 3 6 2-ын хамгийн бага ерөнхий хуваагдагч нь 6. Тийм учраас 3-ны 2-ыг 2-оор үржүүлье. Тэгээд 6-ны 4 дээр нэмэх нь 6-ны 5 тэнцүү 6-ны 9. Өөрөөр хэлбэл 1 бүхэл 6-ны 3 буюу 1 бүхэл 2-ны 1 байх нэ. За 15-ны 15-аас хасах нь 5-ны 4 байв. За 15-ны 15-аас хасах нь 5-ыг 3-аар үржүүлээд 5-ны 4-ийг 3-аар үржүүлээд 5-ны 12. 15-ны хасах үйлдэлийг хийгээд 15-ны 3 буюу бас хураагдах бутархай учраас 5-ны 3 гэж бичгэнэ. За гэрийн даалгаварч. За та нар нэлээ их юм бас хийлээ штэ. За сайн уншиж, номноосоо сайн харж агаад сур хүчгийн 61-р хуудасны 302-оос 309-р бодлогыг бодох юм.
За анхаарал тавьсан явдалд баярлалаа.